Стандартчлал хэмжил зүүн газар мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран савлсан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд хамтарсан шалгалт хийх, төлөө нүүрсний савлтын байдалд хамтарсан шалгалт хийх ажлуудыг зохион байгуулжээ. Манайхан нөгөө мэддэггүйгээс хойш алддаг гэдэгтэй адилхан өнөөдөр стандарт ямар гэдгийг мэддэг юм байна. Жин гэж юу гэдгийг мэддэг юм байна. Одоо шил тэр 44-ийн зах гэдэг одоо барилгын 300-гийн үүрийн зах дээр байгаа тэр цемент борлуулдаг улсууд бол ерөөсөө баримжаагаар савлчт юм байна. Монгол Улсын хатуу дүүрсний шуудааны стандартад 15, 25, 30 кг-ийн шуудаанд савлан хэмээн заасан байдаг байна. Гэтэл иргэдийн амжиргааны байдлаас болоод тухайн стандарт мөрдөгдгүүн дээр төлөөний хувьд жин хөнгөн учраас жиндээ хүрдэггүй ажээ. Жижиглэнгээр төлөөний нөөц борлуулж байгаа иргэдтэй уулзаж бас одоо стандартаа танилцуулсан байгаа. Тэгэхээр өнөөдөр иргэд юу гэж хэлсэнгээр ард түмний амьдрал одоо үнэхээр хэцүү болсон. Нэг хоёрдоод ирэхэд энэ 25-40 шуудаатай нөөц бол авдаггүй. 15 кг-ийн шуудаанд авдаг. Тэрнээс багаар өгөөч гэдгээ. Энэ чинь амьдралаас урган гарсан асуудал учраас бид нар 15 кг-ийн шуудааг чинь дундуур нь тайраад ингээд бид өөрсдөө одоо ингээд энэ хүмүүсийн хүсэлтээр бас энэ чинь цаан чи иргэдийн хэрэгцээ байна шүү дээ. Хэрэгцээ шаардлагатны нийлүүлж ингэж худлан борлуулж байна. Тэгэхээр биднийг одоо 15 кг-ийн шуудаанд юм одоо савлж зарсангүй гэдэг асуудал үүсвэл бодит амьдрал одоо ийм байна. Энэ хатуу түлшний шуудаа гэдэг стандартыг бол бид нэр өөрчлөх шаардлагатай юм байна. Нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Мэдээж одоо савлсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа учраас стандарт зайлшгүй байх шаардлагатай, хуулийг мөрдөх шаардлагатай. Эцэст энэний ард юу идэвхэл хэрэглэгчийн эрхшгүй байдаг байхгүй. Цайз ханы материалын зах зэрэг томоохон газар төлөөний үрс савлан зарж байгаа тохиолдолд захын удирдлагуудад стандартыг мөрдөж ажиллахыг сануулсан ч хуваараа савлан борлуулдаг иргэдэд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох боломжгүй юм. Тиймээс цаашид шуудааны стандартыг шинээр батлах шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Одоо нүүрс төлөөний шуудааны стандарт байдаг гэдгийг та юу мэдэх үү? Тэгэхгүй энэ чинь танаас ингэж гарч ирээд байгаа шүү дээ. Ингэж гарч ирээд байгаа. Иймэрхүү юм байна. Одоо тэгээд стандартыг нь одоо шинжилээд бүр 40 кг-ийн одоо юм шуудаан заавал савлдаг байх хэрэгтэй гэдэг ийм стандарт тогтооно гэдэг мэргэжлийн хүмүүс яриад байгаа юм л дээ. Хэрвээ ингүүл худалдаа авч байгаа юм байна тэгээ. Урд нь бахад байгаа үстэй. Харин яг 40 кг-аар савлаад эхлүүл ер нь хүмүүсийн худалдаа авалт ер нь хэр байх вэ? Урд нь багсан шүү дээ. Одоо ямар юм авахгүй байгаа юм чи. Ард юм чи бараг ядарч юм чи юу ч болчиход байгаа үстэй. Хэдийгээр аливаа зүйлд стандарт байж түүнийг дагаж мөрдөх ёстой ч энэ мэт иргэдийн амьдралын төвшин худалдаа авах чадвараас хамааран өөрчлөгдөж байгаа энэ мэтчлийн стандартуудыг амьдралд нийцүүлж батлах нь юунаас илүү чухал юм аа.